Хай. Өнөөдөр хүүгийн сургуулийн нээлттэй. Гэтэ нөхөр хүү хоёр унтж байна. Одоо би сургуульд явах чаа юм шиг л хамгийн түрүүнд ганцаараа тогтлоо босцсон. Хүрээлтэд хамгийн эртний цагаар хавцсан. Өглөөний цагаа бэлтгээ сууж байна. Өчигдөр нөгөө нэг ээж нарын групп дээр ээж нар хүүхдүүдтэй өглөөний цайндаа юу хийж өгч хүүгээд яриа ярьсан байхгүй юу? Тэгсэн чинь ихэнх ээж нар өөртөө нөгөө хоол хийж чаддгүй. Тийм болохоор өмнө нь нөгөө хүүхэд цэцэрлэг тэр өглөөний цагаа уужсэн болохоор нэг асуудалгүйсэн. Одоо харин гэртээ уудаг болсон яа да гэдгээдсэн. Тэнгүүтээ өөртөө нэг юм цэвэрхэн хоолны газар олоод ер нь гэхдээ өмнө нь бас тэд нар тэгдэг гэсэн ингээд өдрийн 3 хоол тэд нар нь яг амбулийнхэн тоогоор аваадэрдэг, үдэнд тавьждаг. Тэгэл тэрийгэдэл гэтээ ээж нар болохоор тэрнийхээ өглөөний цайн дээр хүүхдийн нэг тоог нэмэл оруулчихна. Тийм болохоор асуудалгүй тэргээл ярьчлээ. Зарим нь болохоор ерөн дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн аваад халаагаа жигнэд өгччихье энэ төр гэж яриад. Тэг би өөрийгөө ботсон чи би бас амар тийм нэг монголчуу өглөөний цай уудаг гэсэн байгаа байхгүй юу? Уг нь хятадууд нэг тэгдэггүй юу? Хятадууд ч ер нь өглөөний цайн дээр за чансан өндөг бол идчихээн. Тэгээд зутан айгүй ихэд шар хулууны зутан, ногооны зутан, янз бүрийн будааны зутан, төрөл бүрийн шош, буурсагны зутан гэд. Бисээ зутан гихч бутан шиг. Тэгэл ер нь өглөөний цайндаа баг багахан хэмжээний хоол шиг хоололцдог за. Гомонтой шүл. Гэтэ гомонтой шүл нь монгол шиг тийм махтай биш. Зүгээр л усан чансан гомоо. Тэгээд янз бүрийн бууз, банш, төрөл бүрийн бингүүд, гамбирнууд ер нь тийм одоо нэлийн баялаг өглөөний цай уудгийн. Тэгээд хятад ер нь анзаараад байхад эднэр чи айгүй их унтдаг за. Оройдоо 9-10 гэхэд ер нь унтаал. Тэгээд 9-10 гэж унтж байгаа хүмүүс бүр нэлээд эрт хооллоо шүү дээ. 5 6 7 гэхэд оройн хоол идэ дууссан байна. Тэгэд өглөө 6 7 гэж сэрдэг. Тэгэхээр энэ хооронд бүр амар хөлсөж өгөөс тээ. Хөлсөх. Нилийн орт хугацаанд хоолгүй явж байгаас тээ. Тийм болохоор ч тэр өглөөний цайгаа айгүй баялаг их төрөл бүрийн зүйл идтiin. Би болохоор их хөвчлөний хүүхдэд шаарсан даалгах, дэлгүүрээс авсан кекс, борцог гэсэн иймэрхүү юмнууд өгөл биддэг юм байна. Тийм болохоор би бас ер нь бас арай жоохон баялаг өглөөний цай хийж сурах хэрэгтэй. За хүүгийн хичээлийн нээлтэн дээр ирлээ. Яг төрийн дуулаад тугаа өргөж эхлээд тэгээд нэг 20-30 минут гадаа тайзан дээр сургуулийнхаа хүүхдүүд мэдчилгээ төвшүүлээд дуу бүжиг хийгээд ер нь л сургуулийн нээлт ямар болдог вэ яг л тийм. Тэгсэн чинь хүү маань энэ хар халуунд гадаа суулгаад байхын шатлаа орё гээ. Тэгээд ер нь нэлээ халуунд ингээд эцэг эхчүүдийг ингээд гадаа суулгахж байгаа байхгүй юу? Гэтэ ууг нь нэг асуудалгүй шүү дээ. Тэр чинь ихэнх хүүхдүүд төвчээртэй тэгэл тисэж штэ. Тэг чи хүү маань маяглаад амж цангаадын шэмээр нэгмээр байна гэд. Тэгэд нэг 15 минут үтсчээд бит хоёр орсон чи ангийнх нь баг ихэнх нь буцаад ирчих. Ер нь надад ч тэг баг байхад сургуулийн нээлтний их он санагддгүй байсан баха. Бараг тэнд очиж найзуудтайгаа өмүүлэх л гоё болохоос биш. Багш нар юу ярьж гин, ямар үзүүлбэр үзүүлж гин гэдэг тэрнийг ач холбогдол өгдөггүйсэн. Ёстой нэрийн наранд зогсож байгаа л ангингд ордог гэсэн баг. Би тэгээд нөхрөөсөө асуусан за чамайг баг сургуулийн нээлт чи ямар болдог гэсэн би дуртай байсан уу гэдгсэн чинь нөхөр амир хөөрхөн юм хэлсэн шүү дээ. Нөхөр маань нас чиг 10 жилээ бас энгийн л улсын ерөнхий боловсролын сургуульд сурдаг гэсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд нөхрийн гэр нь бас хотын захлуу тэгээд сургууль нь бас хотын төвөөс нэлээд зайтай болохоор сургуулийнхын нээлтэн дээр ингээд одоо бусад хүүхдүүд үзүүлбэр үзүүлээд ингээд концерт үзүүлнэ шүү дээ тий. Тэнгүүд амар гоё санагдаж үздэг гэсэн. Гэр нь бас хотын цагт болохоор хотын төвлөө орж ирж концерт тоглолт цирк үзэх боломжгүй байсан болохоор тэгээд бас нөгөө ах トゥ олуулаа. Тэгээд бас хамаатны хүүхдүүд нэг сургууль сурдаг гэсэн. Тэгэл нээлтэн дээр бүүнөр концерт дуу бүжиг үзэнгээ ах トゥ гэр хамтдаа тоглоод амар гоё байдаг гэсэн. Хөргөн бац. За би харин өөртөө тохиолдсон нэг нийттэй юм ярих уу? Гэтэ энэ бодоод исэн чинь нээлттэй өдөр болоогүй юм. Зүгээр ингээл нэг өдөр болсон. За би тэр үед нэг 3 юм уу 4 дугаар англи байсан баг. Тэгээд манай хичээл нөгөө өдөр 1 цагаас ордог болохоор хүүхдүүд нөгөө сургуулийнхаа үдэнд хаалганаас эхлээл ингээ ойчролцдог. Тэгэл амар олон хүүхдтэй болохоор ингээд баг могоон цуваа шиг ойчр өсгчээ дартаас ойчрлоо зогсчихдаг байхгүй юу? Тэгсэн чинь нэг удаа би ойчрын голд байсан чинь манай байрны бас манай сургууль сурдаг. Надаас нэг ганц 2 анги ихчээсэн юм байна. Нэг тийм ихч
хүрээд ирсэн байхгүй. Ой сайн уу чи энэ зогсож байгаа. Алин наашир их чин чамаа урд оруулаад үгээд би тэгсэн чи тэр үед яг нөө заримгдсан зогсчихсан байхгүй юу. Тэгсэн чи наашир би чамаа урд оруулаад үгээ гингүүт нь хамаа гарнаас шууд ингээд татаад игнэнээс гаргацсан. Тэнгүүтээ сургуулийн хаалхлууд хөнгүүтээ их чин чиний зарим наасны хадчихэд хүү гэтгэхгүй амар тэнэг. Тэд би тэгэл нэг зөвшөөрсөн гэж хэлээгүй маа. Нэг зөвшөөрөхгүй ч үгүйч гэж хэлж чадахгүй. Тэгээд гэдгсэн чинь шууд ингээ миний гарыг ингээ заримтай гарыг үргэнгүүтээ ингээ амныхаа урд авчиргуутай ингээ хаадсан цай амар тэнэг. Тэгээ хаадсан чи яаж чад миний эрхийн ураг хаадсан давхар. Тэгээд ёо та миний хураг хаадчихлаа гэдгсэн чи уушлаараа тэгвэл эндээс нь хаадчихъя гэд дахиад нэг хазахтаа дахиад өөр хуруу хаадсан за ёо тийм ховдөг ихч за. Ямар тэнэг ингэж бодоод тэгээ ёо та миний хурагт хазаад нь штий гэдгсэн чи за баярлаа. Алин ийшээ орчих гэдгийг тань хүүхдүүдийн дунд намайг ч хөнгөтэй гүгээ явцсан за. Эмэр нийтдээ би яагаад тэний бодлыг мартдаггүй гэхлээр хэрэгт холбогдогч маань дахин нүдний урд гарч ирээд идэг байхгүй юу. Энд тэнд ер нь ингээд онлайн орчинд ингээд надад харагдаад идэг болохоор би харах болгоно миний инээ төрөд идэв. За тэр яах нэг юм ярих гээдээ. Өглөө нөө хүүгийн сургуулийн нээлтэн дээр эцэг эхчүүд нь авчирсан байхгүй юу. Тэгээд ер нь эцэг эхчүүд бол тэгэл харилцсан би нэг ойлгодог хүүхдүүдэд хүндэтгэлтэй ханддаг нэг юм харилцаа хандлага ер нь сайтай үеийн хоорондоо. Тэгээд орой хүүгээ сургуулиас нь авах гэсэн чинь их хөвчлэн эцэг эхчүүд ч ажилдаа явчих штеп. Тэгээд их хөвчлэн баг 70-80% нь өвөө минь нэрээд авсан байсан. Тэгээд үжсэн чинь ингээд багш нь хоёрыг нь олооч ихсаарэ гэдгээд ингээд арт артаасаа чигссэн чинь өвөө минь нэр ингээд урдууртай хараад цаа. Тэгэд нэг юм бүдүүлгээр дайрхуултын нөгөө нэг таньдаг өвөө минь нэр дээр очиж юм яранга нөгөөд нь чи миний ардуур орчих гэд ингээд оруулаа за. Тэнгүүд хойно байгаа хүмүүсийн урдуур орсон гэсэн үг үстэй. Тэгээд би жоохон хоолойгоо ингээд зарч масаад ингээд удаан өөрлөө нь харж марсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд надтай айл бол харц мөрөглөхгүй гэдэг. Гэхдээ ер нь тийм бүдүүлэг өвөө минь нар бас байгаад идэгин. Их хөвшилтэй гэхдээ миний анзаарснаар баг 40-50% нь жоохон бүдүүлэг. Тэгээд их хөвчлэн нөө дүрм журм даах дургу амар өрхөрөө жоохон амиа утсан. Тэгэд ингээ хэлхээс нааш засрахгүй. Тэгэд хэлнэ гэдэг чинь бас хүнд юм хэлнэ гэдэг чинь мухай штий. Гэтэ жоохон тиймэртөө. Гэтэ хятад хизэнээсээ суурь арт хүн болохоор бүр зөгцсөн юм шиг үлээ. За